Зяасан байцгаана уу? Арай санаа бай. За, би одоо яг гэрээсээ гараад ажил руу явж байгаа байхгүй юу? Ажил мэжилд орцээ. Бас болчоос тээ. Эрвүү үе нэг ажилтай болсон. Тэгээд өмнөх нөгөө Монголда ирлээ гэсэн бичлэгэн дээр бол миний хайртай үзэгч нар бол амар гоё комент үлдээсэн байлээ. Монгол руу явлаа гэсэн бичлэгэн дээр шинэ айгүй олон гоё комент үлдээсэн байлээ. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Манай зам амар гоё төвчрэл за би тантай амар гоё төвчрэл харуулгая. Энэ ингээд хороолын эцээ автобусны дүүхэ гэдэг бодол заяа. Ерөнхийдөө бол ийм хөө төвчрэлтэй. Гэтээ би такси дуудсан л та. Тэгээд одоо такси маань ирж байгаа. Тэгээд эндээс бол гар хуруугаа өргөө такси барьна гэдэг угаасаа байх ч юм байна. Таксиндаа суудсан одоо тэгээд Marshall Town явна. Marshall Town дээр ямар ажлыг даваа гэхээр мэрэгчлэрээ яг манай найз залуугийн одоо ажилтг фитнесийн захирал надад амар гоё санал тавьсан. Чи ингээд өөрөө ингээд хүн амтанд дагуулж ирээ заавал заагаач ээ. Тэ гоё багш мэрэгчлэрээ гоё багшлаач ээ гэдгсэн. Тэгээд мэдээж тэр фитнест явж байгаа хүмүүс дотор бол багшлахгүй байх заяа. Яа тэгэхээр тэд нар чи өөрсдөө гэсэн багш нартай байгаа. Тийм учраас тэгээд өөрийнхөө одоо надад шил авмаараа аавна гэдэг тийм охтуудаасаа би ганц 2 охин аавна. Тийм олноор нь бол авахгүй яа тэгэхээр би өөрөө сургалтын төв байгуулсан ч гэжтэй. Одоо сургалтын төвд бол багшлан заяа. Тэгээд сургалтын төв манай фитнес 2 маань айгүй ойрхон хоорондоо. Тийм болохоор тэгээд одоо хаасаа хороол лицээс өдрөө болго ингэ солиотой юм шиг такситаа явна гэх юм бол миний цалингийн баг талан таксинд явах гээд илээ. Тэгээд автобусандаа суугаад олон нийтэйгээ явж болно заяа. Гэхдээ одоохондоо миний сэтгэл зүй арай хүрэхгүй байгаа байхгүй. Тэглэж угаасаа яг тэр одоо манай сургалтын төвчин Дүнжин гарав гэдэг одоо захын. Тэгээ Санрай сотон дотор манай Солонгос хэлний сургалтын төв маань байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бүх юм дууссан одоо сурах бичгээ хэвлэж байгаа. Сурах бичгнүүдээ би одоо ингээд хэрэгтэй хэрэггүй дөрмүүдийг хаяад хэрэгтэй дөрмүүдээ аваад ингээд явж байгаа тийм үе шат байгаа байхгүй юу. Тийм учраас 12 сарын 1-ээс ахуулаад миний сургалт эхэлнэ. Тэгээ сургалтандаа би ерөөс тэгэж шамбаарлцсан 10 мянган хүүхд суулгаж байгаа тийм тэнэг чанаргүй юм бол заахгүй. Тэгээд өдрийн 3 ангитай 6-аас 8 хүүхэдтэй. Ихтэй 8, 6-аас 8 хүүхэдтэй. Тэгээд одоо энэ хүүхд хідэн 6-аас 8 хүүхдүүдэд одоо өөрийнхөө төрсөн дүү болох анх хоёр нь штэ. Энэнд одоо солонгос хэл заагаа солонгос руу явуулах байгаа юм шиг тэр сэтгэл зүгээр ингээд заанаа гэсэн бодолтой байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд үзэгчд дундаас маань тэр сургалтын төвөө нэх юм бол ингээд ягаараа барьяраа гэдсэн. Ерөнхийдөө бол Instagram ч гэсэндээ явагдаж байгаа, Facebook дээр ч гэсэндээ манай фоторууд явагдаж байгаа. Тэгээд ямар ч сургалтын төв бол окей болсон заяа. Одоо манай Монгол руугаа явлаа. Монголдо ирлээ гэсэн 2 бичлэгэн дээр Монголдо ирлээ гэсэн бичлэгэн дээр би хэлсэн байсан шүү дээ. Одоо юу хийж амьдрнаа. За яг хийж чадах юм асар их байгаа ч гэсэндээ яг ингээд хаанаас ахуулж юунаас нэхлэхээ сайн мэдэхгүй жоохон амралтын байдалтай байгаа гэд. Тэгээд тэгсэн чинь хүн болго ингээд сургалтын төвнээ фитнестэй багшил угаасаа мэрэгчлэрээ гоё ажил гэдэг айгуу гоё тийм мотивац зөвхөр тийм гоё комментууд амар их байсан заяа. Тэгээд нэгдүгээрт манай хүний ажлын газрын захирал маш гоё тийм нам гоё хүлээж авлаа. Тэрэнд бол асар их баярлж байгаа. Тэгээд хоёрдугаар гэх юм бол манай сургалтын төв бол айгүй гоё юутай. Самшил юу гэвэл тэр чинь гоё сургалтын төв. Тэгээд манай чинь сургалт зуучлагтай. Уг нь бол зуучлалын компани байхгүй. Тэгтээ энийг өргөжүүлээд зуучлалын төв болгосон. Тэгээд ямар ч хоёр ажил маань хоёулаа окей болчихж байгаа маа. Тэгээд за тэр фитнес бол Marshall Town дотор King Sport Center заяа. Тэнд багшлна. Хичээл авах нэг сардаа нэг ганц юм 2 охин л аавна. Ягаад тэгэхээр олон юм би ингээд нэг зүгээр чанартай юм хиймээр байгаа. Тийм амар олон хүн аваад бүгдийг цалгартуулаад тэгэл нэг янз бүр болгоод баймааргүй байгаа хгүй. Тэд нар чинь тодорхой хэмжээнд цаг хугацаа мөнгө төгрөг аягүй хөтө гэж өөрөөсөө хөрөнгө оруулж байгаагийн хэрээр би өөрт нь ингээд тулж ажилламаар байна гэсэн миний хүсэл битүүхэндээ байгаад байгаа хгүй юу. Тийм тэгээд Монголд ирээд одоо яг 20 ончлоо. Амар гоё юм заяа. Яг үгүй төвжирч мөгжирж байгаа асуудлууд бол окей угаасаа л намайг явхад ч төвжирдэг байсан. Одоо байхад ч төвжирч байна. Гэхдээ энэ нь бол одоо байдаг л үзэгдэл шиг санагдаж байгаа учраас нэг тийм замын нийтийн тээврийн хэрэгслэр бол одоохондоо өөрчлүүлээгүй байна. Гэтэ удахгүй би явна.
Тэгээд ганц сул тал гэх юм бол над чиг өдөрт 12 кофе уудаг хүнд бол кофений үн жоох үнэтэй байна. Тэгээд кофе шоп ч гэндээ айгу ховор байна. Тэгээд ховордоо амт нь бол жоохон тийм байна. Одоо би Монголд ирэх бас иймэр байгаа заяа. Монголын Улаанбаатар дотор хамгийн гоё кофетэй кофе шопыг бий болсон заяа. Yes. Энэ яг тийм сарын челленж шиг юм болно. Одоо өдөрт нэг 3 кофе шопоор орж ингээ кофе амталдаг. Амар гоё яна тэгээ ээж автагаа, дүүтэйгээ, хоёр мууртайгаа ажил төрлөөд бол миний хүсэж байгаачлан бүх юм ингээд амар төлөвлөгөөний дагуу төлөвлөөгүй л дээ. Гэтэ ингээд хүслийн маань дагуу ингээд гоё болоод байгаа болохоор тэрэн дээр бол амар хаппи байгаа. Тийм ээ. За тэгээд тэр хүүхэд болон дүүнрээ ингээд Солонгос явуулах гэдэг яах хэвтэй инээ тэрэгээд байгаа хүмүүс бол энэ бол манай юу зуучлалын төв болон сургалтын төвийн маань кампань байгуулга багхгүй. Тэгээд бүр хамгийн инээдтэй зөө би энэ байгууллагаар өөрөө хамгийн их Солонгос явжсэн гээл бодцоо. Тэгээд энтхийн намайг явж явах үед ажилтдаг гэсэн ихч маань одоо энтхийн өөрөө энтхийн хамгийн том захирал нахгүй. Тэгээд одоо өөрөө Солонгост ингээд намайг Солонгосоос Монгол руу бүр мөс явна мовно гэд хийцэн байхыг хараад манай надтай холбогдонгуудаа ингээд уулзъя гээд тэгээд уулзаад ингээд хамтарч ажиллахаар ерөөхдөө ингээд ийм бодол байна чи юу гэж бодож ийн гэдэг бас амар гоё санал тавьсан заяа. Би нэг тийм хүн амтнд тийм итгэвч царайтай юм шиг байна. Тийм айгуу гоё саналууд авсан. Тэгээд цааш нэр нэгж байгаа сургалтын төв учраас ерөөсөө нэгч багш байгаагүй, нэгч сурагч байгаагүй тийм гоё ийм сургалтын төвийг надад нээгээд өгч гинэ гэдэг бол асар итгэл өгөхгүй юу те. Асар их итгэлтэй одоо би айл болох итгэлийг алдчихгүй хүн шиг. Асар олон хүүхдүүдэд ингээд гоё коучлоод Солонгост яадаг ийдэг хэрхэн амжилттай суралцах хэрхэн ингээд цаг хугацаа болон мөнгө санхүүгээ хэмнэх гэх мэтчлэн иймэрхүү асуудал төр ерөөхдөө бол төрсөн дүгээл явуулж байгаа юм шиг явуулна. Тэгж явуулахгүй би угаасаа явуулахгүй. Тиймэрхүү байдалтай байна да. Тэгээд өөр гэх юм бол манай сая сүүл өчигдөр уржиг дээр Эрдэнэт яваад өчигдөр ирсэн. Эрдэнэт явж Эрдэнэтийн залуучуудад одоо нөгөө байгууллагад харилцуулахаас гадна яг одоогоор ингээд Солонгос явах гээд байгаа 12 дугаар шийдсэн байгаа 12 дугаар ангийн хүүхдүүдэд зөвлөгөө өгсөн. Ер нь одооноос сур ядаж нэг 2 3 дугаар топ геонотой яв тий. Ороосоо ингээд даач байхгүй явах юм бол тэр чинь асар их мөнгө төгрөг гэл бүр ингээд тооцоо бодоо би бүр алсан заяа. Тэгээ ингээд Эрдэнэт захиралтайгаа хамт менежер охинтойгоо хамт би менежерийнхаа найз залуутай ингээд дөрвөлөө Эрдэнэт хөвчөд ирсэн. Тэгээд өглөө ирсэн байхгүй өнөөдөр өглөөний вагоноор ирсэн. Бид машинтай явах гэсэн чинь цасан бас амар шуураад байна гэд. Тэ лайш тэгэж одоо вагонд амьдралд анхудаа бас вагонд сууж үтсэн. Бас гоё юм бэлээ. Тэгээд тэр мөр чинь цонх монхын арчсан байсан бол бүр бест заяа. Гэтэ одоо яах вэ тэ хинтээ хар үтэн цонх арчаа зөксөж явах юм тийм ээ. За тиймэрхүү сонин сайхантай байна да. Тэгээд одоо жоохон байж байгаад ажил дээрээ бухаар ажиллаа ерөнхийдөө жоохон танилцуулъя заяа. Тэгээд өнөөдөр жим дээр нэг ганц хүн хийлгэх нь өөрөө хийх нь үү. Тэгээ бас хөөхөө нэг ганц нэг охтууд ингээд бүр бүтэл хийлгий мийлгий ингээд амар одоо дансаа явуул мавууд байна. Тэнгүүд одоохондоо би чинь сургалтын төв гэдэг зүйл чинь бол миний яг ингээд барьж авч байгаа хамгийн ихний алхмын хамгийн ихний зорилтод одоо миний сургалтын төв байгаад байна шүү дээ. Энийгээ яг нэг жоохон хөлийн олчингуудаа чөлөөт цагаараа л багшлна. Тий. Тэнгүүд яг ингээд 50 болгож болохгүй. Тийм учраас нэг 70 30 маягаар тэгээ сургалтын төв дээрээ өдрийн хэдэн цагийг өнгөрөхөөр байна. Жим дээрээ хэдэн цагийг өнгөрөхөөр байна. Би өөрөө хэдэн цаг унтаж чадхаар байна. Бас YouTube хэдэн цаг хийж чадхаар байна. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлийг харж агаад ер нь бол нэг 2 охин. Ихтэй 3 гэж бодож байгаа. Тийм тэгээд аяр гоё наа тэгээд хүн болго аягүй гоёор хүлээж авч гин. Тэгээ ямар том зориг вэ ч тоо хүн болон гадагш гарах гэж яраад тах чинь чи одоо ингээд хамаг тэр сайхан карьер мэрэр хамаг сайхан амьдралаа гэдэг хүрээд ирэх мэдрэл муутай юм оо гэж байгаа нэг ганц нэг хүн байгаа ч гэсэндээ дийлэн хүмүүс нь ахын доо эгчийн доо угаасаа шоо яг тиймэрхүү баягаар л байгаад байгаа. Тэгээд Монголд ирээд би яг 20 хоног ингээд идэж уугаал найз нөхдөгөө орж гараад бэлтгэлээ хийхгүй явсараад нилээ хөөргөн бондойсон. За бондойсон ч юу бах вэ? Жохоо өөхөлсөн заяа. Тодорхой хэмжээний хөрх өөхтэй байгаа. Тэгээд өнөөдрөөс хавуулаад жоохон кардио мартио гэдэг нэг хүн шиг байдаа л гэж бодож байна да. Тэгээд одоо болсон явдал оруулъя. Дээрэс нь яг бодит гэмт хэрэгүүдийн талаар ярьж өгье.
Дээрээс нь солонгос хэлээ заа, фитнестэй багшлая. Хөрхө хайргаа хайрлая, хөрхө хоёр муур хайрлая, ээж аваарыгаа хайрлая гэлтэй. Монголд бол хийх юм бол асар их байна дөө. Одоо би жоохон өөрөө нэг жоохон алаат хийзээ. Тэрнийхэн дараа Монголд гадаад байгаа монгол хүүхдүүдийн гадааш нь ирэх тийм уруу татсан бичлэгнүүд хийн. Тэгээ одоохондоо хөдөө гадаа явж амжаагүй байна. Эрдэнэт л орлоо. Хөдөө гадаа явхад бол одоохондоо миний сэтгэл зүй хүрэхгүй байна зөө яа. Тэгэхээр даарна. Би чинь солонгос 8-9 жил ингээл тавчигтай өвлждөг. Тийм хүн байсан ч одоо Монголд ирээ бүр гэзээ байтаг гэдэг юм өмсч ийн guys. Тэгээд күрдэг мөрдөг өмсч ийн. Айгуу гоё нөө тэгээд. Бүх найз нөхдөйгөө бас уулзч амжихгүй байна. Айгуу их гоё найзтай юм аа. Дээрээс нь тэд нар бүгдээрээ маам минер болцсон байх юм аа. Тэгээ би өссөн үед дуудаж уулзаж чадахгүй маа гэх мэдчихлээ заяа. Тэгээд ямар ч ариун санаа нь бол амар жаргалтай маш тайван. Тэгээд хийх юм аа хийн. Яг үйл явдлыг баг зэрэг айдас бол байх нь тодорхой. Энд ч одоо цоо шинээр эхэлж байгаа ийм сургалтын төв учраас одоохондоо хүн болгон мэдэхгүй хүмүүсийн одоо намайг мэддэг хүмүүс л энийг юм сургалтын төвтэй болох гал үзээд ах шиг байна гэж анзаарж байгаа болохоос биш. Ямар ч мэдэхгүй тийм газар учраас энэ одоо яах бол хизэнээс ахуулж би ингэж ашиг орлого. За ашиг орлого угаасаа тодорхой байж ижил би идэж ууж өмсөж зүүн шүү дээ. Гэх мэтчлэнгээс ингэж хизэнээс ахуулаад бүх зүйл ингэ тайвшрах бол хизэнээс ахуулаад яг хөлөө болох бол гэдэг дээр үг хэлэг айцгаа заяа. Гэхдээ энэ айцыг давах хамгийн том шиг тулгуур бол манай аав ээж хоёр. Тэгвэл намаа ингээ манай хоёр царамуутай халтар мууртай маань гэртээ байлгаад байна гэдэг чинь бас асар том мөнгө хэмнэж байгаа байхгүй тий. Тийм тэгээд амар гоё юм. Тэгээд удахгүй ажил дээр очиод ажлынхаа бичлэгээр уулзцгаая. Жими усан байсан зү амар гоё уустай. Тэгээд ийшээ ингээд кардионы хэсэг байна. Гэнтэлменттэй хэсэг байна. Нэр үүрээ юу игээд байгаа юм бол жаах болж байгаа. Их ингээд хэрэггүй төхөөрөм бишрэх ч байхгүй. Бүгд амар гоё төхөөрөмжтэй. Яг хоо би өөрийгөө нэг танарт нэг харуулъя л та. За болно. За тэгээд л гоё дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээд санаа зовж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа.